Байцгаана уу? За, бичлэг хүрж байгаа энэ өдрийг мэндийг хүргэе. YouTube суугтаа бичлэг оруулаагүй 10 сар болсон байна гэж. Тэгээ энэ жилийн маань 2 дахь бичлэг болж орж байна. Тэгээд угаасаа би энэ хавар сургуулаа төгссөн байхгүй юу? Тэгээд сургуулаа төгсөөд нэлээд завгүй байгаад төгсөөд анх удаа бас Монголдо очиод анх удаа бишээ 100 анх удаа очиж байгаа байхгүй юу? Дандаа өмнө нь болохоор өвөл явж исэн. Тэгээ анх удаа 100 Монголдо очиод сайхан гэр бүлийнхэнтэйгээ амраад ирээд бас нөгөө визний асуудал те янз бүрийн ажил гэл ингээл бүх юмнуудаа сайхан зохицуулаад нэг юм цэгцэрсэн байж гин. Тэгээд би нэг тийм байхгүй ингээд нэг юм олон ажил зэрэг амжуулаас бүгдийг ингээл гяс ингээл YouTube байгаал ингээл тэгэж юусоо чаддгүй. Юмнуудаа ингээд тестралаар нь яг цэгцэлчээл нэг юмдаа ингэж тухтай байхгүй болол ерөөсөө олон юм зэрэг амжуулж чаддаггүй маань бас YouTube-ээ ингэж бичлэг хийгээгүй удахад хүргэсэн байхаа гэж бодож байна. За тэр яг тэгээд мэдээж шалтгаан тооч бол ингээл шалтгаан бол зөндөөл байгаа л да. Гэхдээ одоо бол тэхийг хүсэхгүй байна. Ер нь бол YouTube суугаа амьдралынхаа нэг хэсэг болгохын тулд бас хичээгээд үзье гэж үзьеч байх тэ. Ер нь хичээж эхэлжээ. Бишээ хичээгээд бишээ зүгээр л хичээнэ. Одоо би чадна. Гарчигнаас харсанчлаа би өөртөө 50 хоногийн челленж эхлүүлж байна. Тэгээ эхлүүлж юм бишээ. Би эхлүүлээд одоо 4 дахь хоног дээр явж байгаа байхгүй юу. Тэгээд яагаад гэхээр яг нэг хүн харахад тийм айхтар туранх бишээ илүүдэлжинтэй биш ч гэсэндээ ер нь бол би та нарт дараа нь ингээд гоё харьцуулсан зураг харуулна заяа. Нэг тийм нэг юм булцайсан гэдэг энэ тэндээс нь бацхаар юм нэг юм илүү мах дотор өглөлттэй байгаад байгаа байхгүй юу. Тэгээ би чи өмнө нь нөгөө 2 жилийн өмнө 2023 оны намар фитнесийн тэмцээнд орж илаа. Энд ингээд зургийг гаргачих. Тэгээд тэр үед бол би яг өөрийгөө ингээд энэ чинь л би юм байна гэж би мэдэрчээсэн байхгүй юу. Уг нь гэтээ тэгэл нөгөө шалтгаан тоочол сургууль ажил гээл тэр фитнес чудраал, дэглэм чудраал 2 жил болцсон байгаа байхгүй юу. Тэгээ яг 2 жилийнхаа хугацаанд бол ерөнхийдөө нөгөө хөдөлгөөнтэй бас байхгүй бол компьютер дээр их суудаг оюутан бах та. Тиймээсэн болохоор ингээд дандаа ийм онлайнаар ч юм уу эсвэл ийм йогийн дасгал хөдөлгөөнүүдийг бол YouTube-ээс хараад ингээд гэртээ бол хөрхөн хийгээд байсан. Гэхдээ одоо болохоор яг ингээд нэг юм системтэйгээр хоолн дээр анхаарад одоо нэг дасгалаач гэсэндээ би яг фитнесийн багштайгаар гэхдээ багш нь бол яг ингээд байнгын биш л дээ. Ер нь ингээд нэг дундан надад яг ингээд заагаад явах тийм одоо хөтөлбөртөөр би багшаа сонгосон. Тэгэхгүй болохоор өөрөө өмнө нь нөгөө бас ингээд багш авч исэн болохоор Солонгос ч ер нь бол PT үнэтэй байхгүй Солонгос багш нар. Тэгээд өөрөө өмнө нь яг ингээд аюу их мөнгө төлөөд авч исэн. Тэгээ одоо болохоор мэдээж жоохон нэг суур байгаа болохоор мэдх юмнуудаа өөрөө мэдчин. Тэгээд дундуур нь ингээд бас багш заагаад дасгал хөтөлбөрийн заагаад зөв бурууг нь заагаад явах учраас нэг тийм хөтөлбөр фитнесийн багш авсан байгаа. Тэгээд өнөөдөр миний дэглэмийн 4 дахь хоног байхгүй юу? Тэгээд яг нөгөө нэг гэртээ байсан хуучин нөгөө нэг идчихсэн нөгөө нэг цардуул ихтэй холестерин ихтэй хүнснүүдээ нэг юм багаар ямар ч байсан идэж дуусгасан ямар хаялтай нь штэ тэрийг. Тэгээд өнөөдөр би хүнсээ цуглуулсан. Тэгээд хүнсээ цуглуулахдаа мэдээж дэглэмийн ч юм уу бишээ мэдээж дэглэмдээ зориулаад одоо хүнс цуглуулсан. Тэгээд бас нэг айхтар нэг юм хатуу дэглэм бол би юусоо барихгүй 50 хоног гэдэг чинь бас айгүй хөөрхөн боломжтой хугацаа байхгүй юу. Тэгээд тэр хүнсээ харуулъя. Биш. Харуулъя биш. Зүгээр яг Солонгост ер нь хүнсний үн ямар хөө байна. За тэгээд дэглэмдээ зориулж бас ямар хүнсний бүтээгдэхүүн юм авсан гэдгээ бас сонирхолтой дээр хойно байна. За тэгээд би ер нь бол дандаа хүнсээ no brand-ээс авдаг байхгүй юу. Тэгээд no brand болохоор миний л мэдж байгаа шүү. Бусад Mart, E-Mart одоо зарим энд дэдэг монголчууд маань бол E-Mart,
Costco гэл янз янзын газруудаас ерөнхийдөө хүнсээ янз янзын мартуудаас хүнсээ авдаг бол би болохоор дандаа no brand-ээс авдаг. No brand-ийг болохоор нэгдүгээрт үн бүр маш хямдхан. Хоёрдугаарт одоо бүтээгдэхүүнүүд нь ер нь бол айгүй тийм чанартай байдаг. Тэгээд амттай, чанартай юмнууд нь ч гэсэндээ айгүй тийм өргөн сонголттой байдаг болохоор миний хувьд бол no brand-ээс ерөнхийдөө хүнсээ цуглуулцдаг. Тэгээд за энийг яаж харуулнаа гэж. Тэгээ өнөөдөр болохоор би хүнсээ цуглуулсан чинь 135 мянга болсон. За миний no brand-ээс бүр хамгийн авах дуртай юм бол энэ болохоор 1.5-тай blueberry. Эсвэл бөөрөлцгөнтэй хамт байдаг ч юм уу. Тэгэд энэ болохоор энэ бараг хамгийн үнэтэй. 13,980. 1.5-тай бэрээ байгаа хгүй. За тэгээд за энийг хөрөгчөнд хийчихье. Тэгээд ямар бараас сурталчлах гэж байгаа шүү дээ. Ямар ч байсан товчхон танилцуулчих. Тэгээд 130 мянгад ерөнхийдөө юу байна гэхээр саяны 1.5-тай бэрээ хөлдөөсөн жимээс. Тэгээд банан. За энэ бол миний бүр байнга авч иддэг усан үзэм. Айгуу гоё чихэрлэг хийсээ. Ямар ч байсан гашуун бол биш. Тэгээд яг нэг юм чихэр давс хужрын таарсан гэдэг шиг чихрийнх нь амт нь айгуу яг л нэг юм гоё таарсан дотроо ясгүй юм усан үзэм гэдэг багхгүй. Тэгээд энэ no brand-ийн усан үзэм бас айгуу гоё. Энэ жишээлбэл хэд байна? 10,980. 10,980. 2-оос 3 байдаг багхгүй. Хайрцагтай юм жижиг хайрцагтаа. За тэгээд энэ салаадны нэг одоо баахан олон салаадны навч авчаар тэрийг тэгээ худлаа хоёрын хооронд идэхгүй байсаар хагаад муутаад хайчдаг байхгүй. Тэрний хооронд энэ дотроо ингээд нэг зорцсон, хэрчсэн салаадных шууд ингээд аваал идчих боломжтой юм салаад. Юу гэж ярих юм бэ энэ ч одоо салаад л юм да. Салаадны навч ногоо за мэдгүй. За тэгээд мэдээч йогурт энэ болохоор бас сахаргүй йогурт. Тэгээ эднэр мэднэр чи айгүй хямдхан no brand-ийг үнэхээр бүр хайр заяа. Энэ йогурт хэд жишээлбэл 2300-тай 450-тай. Энэ чинь би бүр айгүй хөрх идчих байхгүй одоо түрүүнийхээ нөгөө blueberry нэрстэйгээ хамт оройдоо энийг идэдэй гэж бодож байгаа. Тэгээд энэ smoked salmon энэ бас айгүй гоё. Яг no brand-ийн салмон. За тэгээд нөгөө такасан цай. Дахианы цээж мах. Гэхдээ энэ болохоор ингээд жижиглсэн. Яг ингээд зурган дээр шиг нөгөө салааданд ингээд жижиглээд шууд чанаал ерөнхийдөө салааданд хийх боломжтой юм жижигэн байдаг байхгүй. Тэгээ махан дээр хэм бол миний бас идэх дуртай яг no brand-ийн энэ мах болохоор 600 г крем махан 13,000. Тэгээд түрүүний дээр blueberry хоёр л ерөнхийдөө 13,000 байхгүй 13,100 юм дээ нэг 800. Энэ хоёр л үнэтэй. Бусд нь бол тэгээд дандаа 10-аас доош байгаа. Энэ жишээлбэл 8,800 гэж аахгүй. За тэгээд ясны шил одоо манайхаар нөгөө нэг булууны шил. Энэ жишээлбэл булууны шил бол 980 гэж байгаа байхгүй. 980-аар эн чинь 500 гэдэг чинь би одоо 500 тэгж 500 г шүлмэл уухгүй шүү дээ. 250-аар шүлтэй хоолндоо хийгээд 250 ч хүрэхгүй дээ. Тий. 3 муруу хоол хийгээд идчихээр байгаа байхгүй. Тэгээ энэ жишээлбэл 980. Энэ бас туна 50 г-тай туна одоо нэг тослоггүй фэт яасан даа өнгөцсөн. Тэгээд лайт туна энэ жишээлбэл 50 г-тай 980. 100 г-тай гэж байдаг байхгүй. Тэр нь болохоор бас надад арай ихтэй дэдгийн. Заавал нэг юм цааш нь хийгээд хонуулаад задлчаад дахиад дараагийн өдөр 2 хончороод тэр чинь ингээд айгу амтгүй болчихдаг штэ. За нэг тийм. За тэгээд энэ нөгөө нэг самрын цуглуулга бас авсан. Энэ болохоор 15 ширхэгтэй 20 г-тай 9800. Би зөвлөсөө түрүүний хэлсэн. Яг ийм хөрхөн нэг удаагийн самар дотроо ингээд самрын цуглуулга штэ. Тэгээд энэ нь жишээлбэл
99800 гэж байгаа байхгүй юу. За тэгээд нэг юм чиз авсан. Энэ бас нэг протеин л гэсэн байсан. Тэгээд мэдхгүй ямар ч байсан чиз. Гэхдээ бас идмээр санагдаад ийм юм аа. За тэгээд нөгөө өвөрцгийн помидор. Өвөрцгийн бол бүр хямдхан. Тэгээд мэдээж керан өндөг. За тэгээд ерөөсөө өмнө нь идэж үзээгүй юм гэх юм бол нэг энэ хоёрыг авсан. Энийг бол гэхдээ түрүүн бас өлсөд идсэн. За энэ болохоор нөгөө будааны хуудас чигшиг. Вьетнамын нөгөө нэг юм будааны хуудас гэж. Би ерөөсөө энийг идэж үзээгүй байхгүй юу. Тэгээд дандаа нөгөө дэглэмийн янз янзын хоол солонгостой ингээ хаахаар нөгөө нэг байд янз янзын гоё ногоонуудыг ороогоод энэнд ер нь YouTube руу хийдээд идэг юм билээ. Тэгэхээр энийг бас идэж үзье гэдэг. Авсан энэ болохоор ингээд нөмбрийг өөрсдийнх нь байдаг юм билээ. За тэгээд нэг юм шоколад хар шоколад тэгээд мэдээж кокома чихэрлэг томс. Чихэрлэг томс. Яа. За тэгээд нэг юм жижигхан протеин ба мини жижигхан энийг ингээд авсан. Ямар ч гэсэн одооноос эхлээд маш их төвтэй бичлэгнүүд оруулж эхэлнэ. Тэгээд одоохондоо болохоор би нэг юм юу гэдэг нь яг энэ чиглэлээр ингэн тэгнэ гэсэн юм бол байхгүй байгаа учраас яг өөрийнхөө хүссэн бүх чиглэлийнхаа бичлэгнүүдийг оруулаад явна. Тэгээд та нар маань гол нь хамгийн чухал зүйл болж юм болохгүй юм ч юм уу тий одоо юу гэдгийг сайхан мухаа юу ч байсан хамаагүй хамгийн гол нь гоё сэтгэл хэсэг дээр хуваалцаад явахыг хүсэж байна. Тэгээд тэндээсээ бас харж агаад та нартай зориулаад бас дараагийнхаа контентыг хийхийг хүсэж байна. За тийм ямар ч гэсэн миний урт удаан хугацааны дараах бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзлаа баяр таа.